намын бүлгийн тойрон эхэлж байна. За өнгөрсөн 7 хоногийн хувьд Монголын улс төрд засгийн газрын нэг гишүүнийг, улсын хурлын нэг гишүүнийг чөлөөлсөн үйл явдлууд олон өрнөсөн ийм 7 хоног байлаа. Зарим надад та бүхэндээ нэгдсэн чуулганд болон байнгын хороодод улсын хурлд гарсан намын бүлгийн гишүүдийн илэрхийлсэн байр суурийг томилон өргөе. За төрийн өмчөөс орон нутгийн өмчөд эд хөрөнгө шилжүүлэх тухай улсын хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. За ингээд төрийн өмчөөс орон нутгийн өмчөд эд хөрөнгө шилжих болгонд улсын хурлаар хэлэлцэн шийдвэр гаргах гэж цаг зав авах барах юм аа. Монгол улсад бидний хийх ажил зөндөө шүү дээ. Жишээлх юм бол одоо гэр бүлийн тухай хуулийн хүлээлт их байна. Боловсролын тухай хууль хизээ яаж батлагдах гэж ингээд одоо боловсролын салбарын багш ажилтнууд болоод эцэг эхчүүд шаардж байна. Нийгмийн даатгалын багц зүйлүүд, тэтгэврийн шинжилгээний тухай гэд маш олон асуудал байхад их хурл дэмий юм цаг зав өрөх юмаа гэж би бол боддог. Одоо иймэрхүү жижиг шажиг асуудлыг засгийн газрын хэмжээнд нь шийддэг болчмоор шүү. Энэ Монгол Улсын хурлын засгийн газраас хэмнэлтийн тухай хууль бид нар батлаад энийг хэрэгжүүлэх тухай өнөөдөр яриад явж байгаа. Гэтэл өнөөдөр энэ их хэмжээний хөрөнгөийг дуудлага худалдаагаар зарж борлуулад төсвийн шаардлагатайгаа бусад одоо зүйл зарцуулахын бодлого байж болдгоо мó. Тэгэл одоо хөдөө орон нутгийн байгаа аж ахуйн нэгжүүд орон нутгийн өмчт үйлдвэрийн газрууд чинь бас сандал ширээ тэр бүх юм чинь байж л байгаа шүү дээ. Монгол Улсын 2021-ээс 2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг хэлэлцэн баталсан. За 2022 оны биелэлд Монгол Улсын засгийн газрын 2020-аас 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан сонслоо. Ганцхан жилийн дараа хэрэгжсэн байх ёстой төлөвлөгөөний биелэлт хангалтгүй байгааг сөрөг хүчний гишүүд шүүмжлээ. Нэг гараараа тэтгэврийн нэмээд нөгөө гараараа инфляцаар бид нар иргэдийнхээ кармаг дээрмэдэл байгаа. Тэгэхээр энэ юмны өсөлтөнд бол ард иргэд бол үнэхээр одоо маш одоо хүнд байдалд орсон. Би бол зөвхөн хоосон дүн ярихгүй үндэсний статистикийн хорооны мэдээлэл байна. Хүн амын 42.2% нь ядуу бөгөөд ядуурлд өртөхөд бэлэн байна гэсэн. Тэгэхээр энэ тоонууд дээр бид нар жоох ядуурл буурлах дээр бас ажилламаар байна. За ажил эрхлэлт бол буурсаа. Ялангуяа эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт бол буугаад байгаад би бол санаа зовж байна. Энэ статистикийн таарахад ерөөсө 62, 60 гэж одоо бүр 49% хорцсон. Тэгэхээр энэ эмэгтэйчүүд чинь бүгдээрээ ядуурлт хамгийн их өртөөд байгаа. Тэгэхээр энэ дэлхийн улс орнууд чинь хүний хөгжлөөр хэмждэг болчоод байна шүү дээ. Иргэдний эрүүл байна уу? Боловсралтай байна уу? Гэтэл манайд ерөөсөө энэ хүнийхээ хөгжил мөнгө зарахгүй. Сүүлийн хэдэн жил ганц эмнэлэг барьсан уу бариагүй. Монгол улсын хөгжил дэвшил хүн ардын ажил амьдралтай холбоотой олон үзүүлэлтүүд байдаг баг. Дундаж давхрах гэдэг ойлголтыг манай энэ төрийн үйл ажиллагаанд болоо засгийн газрын үйл ажиллагаанд энэ хөгжлийн хөтөлбөртийг ямар байдлаар тусгагдсан байдгийг 20 онд ямар байсан, өнөөдөр ямар болж байгаа, ямар зорилт тавьсан. Энэ тухай нэг энэ шалгуур хэмжих үзүүлэлтүүд нь байдаг эсэх тухай байгаа бол яг ямар үзүүлэлтүүд гарч байгаа тухай бас тайлбар өгч. Мэдээж дундаж давхаргын тухай ярихад нөгөө талд нь ядуурлын төвшингийн тухай бас заавал ярьж таарах баг. Төрийн албан хаагчид, соёл урлагийн байгууллагын хүмүүс чинь өнөөдөр нэг тэтгэврийн доод хэмжээ 500, 600 мянган төгрөг аваад байж штэ. Энэ асуудлыг одоо хэдүүлээ яах ёстой бэ? Энэ чинь амьдрал хөрөхгүй штэ. Үлгэн зүлэм амьдрж штэ. Энд одоо яах вэ гэж бодож байна. Нэг хариулт тав. Өнгөрсөн жил засгийн газрын тэргуун Сүхбаатарын аймагт 22 оны 7 сарын 23-ны өдрүүдэд ажиллахдаа 5 зүйлийг асуудлыг болсон гэж амлаж ард иргэдээр бүр санал эренбэлж байгаад 10-15 асуудлаас эхний 5-ын шийдээ гэж ингэж асуудлыг шийдсэн байна. Гэтэл нөхцөл байдал одоо төсөв батлагдах үед 23 оны төсвөдөр шинээр хөрөнгө оруулалт байхгүй гэдэг ингээд хойшлуулсан. Тэгээ энэ асуудал ер нь ядаа эдийн засгийн хөгжлийн яам бусад одоо яамууд дээр яаж хийгдэх вэ? Одоо гүйцэтгэлийн хэрэгжилт 60.1% тэл гээд байна. Эргээ сайн шахах юм бол энэ бараг 50 хүрэхгүй л байгаа л да. Тэгээ хурл
хөгжлийн одоо энэ төлөвлөгөө гэдэг юм батлаад засгийн газар түүнийг хэрэгжүүлдэг. Тэгээ бид нар энийг хилцэх нь ч одоо шаардлага байгаа ч юм уу гэж. Тэгээ дараагийн хөгжлийн төлөвлөгөөг үнэхээр жилийн төлөвлөгөө юм бол тэр жилдээ хийгдэж болох боломжтой. Тэгээд энэ өөрөө одоо эдийн засгийн хувьд томоохон үр ашигуудыг өгж болдог. Гол нь бид батлаад өгөнгөө засгийн газрын түүнийг хэрэгжүүлдэг байх юм бол бид нар энэ одоо үндсэн хуулийнхаа заалтын дагуу бас их үүргээ биелүүлээд явах нь зүг байх л та. Энэ дээр зүгээр нэг жишээ хэлж. Дархны аршины үйлдвэр паркийг одоо барьж байгуулна гэдээ ингээд оруулсан. Тэгээд харамсалтай засгийн газар нь бүтэн жил энд ямар нэгэн асуудалд нь оролцоогүй. Энэ өөрөө ингээд зогсон байдалд орсон шүү дээ. Энд чинь 0% байгаа байхгүй юу? Засгийн газрын мөрийн хөтөлбөрчин хэдэн хувь нь хэрэгжээд энэ Монголын ард түмэн цэнгэлийн мандат хүрчээд байгаа юм бэ? Гадаа гараад энэ Улаанбаатар хотоо хар. Буун бухимдал, буун төгжрөл. Зүгээр яриад байвал одоо та нарын булаа муухай бол одоо уудлаа дуусахгүй шүү дээ. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Нэг сан гэдэг үгийг корпорац гэдэг үгээр сольсноос өөр яг энэ бодлогын баримтчигт дотор юу өөр байгаа? Засаглалын хувьд яах юм? Энэ сангийн удирдлагыг хэн сонгох юм? Хуучин яамнаас засгаас тавигддаг байсан бол тэр чигээрэл юм байна. Энд чи ямарваа нэгэн хараа тус гишүүн засаглалын бусад хэлбэрүүд салбарын мэрэгжилтэнгүүдийн оролцоо зүйлүүдийг хаанаа байх юм, шийдвэр яаж гарах юм гэдэг дээр ямар ч өөр үг өсөг өгүүлбэр ганц зүйлийн даалга. Монгол Ардын намын бодлого гэл чихтэх 10 их найдыг зээл өгөөл ерөөсөө бүх хүмүүсийг л ядуурлаас гаргачихна гэсэн жижиг бизнес тэр зээл чи очоогүй шүү дээ. Тэр 10 их найдын зээл банкудаар очисны 7 хоногийн дотор хадгаламж, Монгол улсын хадгаламж 5 дахин билүү өссөн гэдэг эдийн засгийн байнгын орон дарга судалгаатай ярьж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь дахиад л одоо нөгөө хүмүүсийн нөгөө итгэх итгэлийг сулруулсан юм гачин юм болчих гээд байна л та. Тэгэхээр энэ корпорацийн гол зорилго нь юу юм бэ? Том бизнесүүдэд дэмжих гээд байгаа мó? Одоо энэ том газар тариалангийн, том хүнсний үйлдвэрээ дэмжих гээд байгаа мó? Эсвэл жижиг бичил бизнесийг дэмжих гээд байгаа мó гэдэг бас би бас гол зорилгыг асуумаар байна. Энэ тариалан эрх сангийн ажиллагаа ямар байсан? Тэгээд дархны арь ширний үйлдвэр энэ төрийн өмчт компаниуд гээд олон одоо ийм хил ам дагуулсан шийдэл байхгүй төрийн өмч хөрөнгө тэр тусгай сангаар дамжуулж завшдаг ийм схем чинь энэ хөдөө аж ахуйн яамн дээр урд нь байсан шүү дээ. Энийх асуудлыг шийдээгүй байж нэг нэрийг өөрчлөөд ирэхээ сайн болно гэж ойлгохгүй. Одоо нэг 10 жилийн өмнө бол 3 хүний нэг нь ядуу байдаг байсан бол өнөөдөр 3 хүний 2 нь ядуу байна. Тэгээ энэ хэдийн яамтай юм бэ? 17 8 яамтай 20 сайттай. Тэгээ төрийн албаагчдын тов одоо 200 мянга болцсон. Төрийн өмчтэй компаниуд нь 50-60%. Ийм байх ёстой юм уу? Энэ одоо хизээ өөрчлөгдөх юм бэ? Арчилсан намын үед бол 9 яамтай 10 сайттай ингэж ажил болдог байсан. Нэг үе бол одоо ядуурлын тоо 27, 26, 25% руу очиж төрийн оролцоо бүр 2% руу орж ирсэн. Одоо бол 40-50%тай. За Баасан гарагийн нэгдсэн чуулганаар хувийн хөвшил орон нутгийн эмнэлгийн байгууллагуудад тулгамжгүй асуудлын талаарх нэр бүхий гишүүдийн тавьсан асуулгын хариуг сонслоо. За ардчилсан намын бүлгийн гишүүд дараах барь суурийг илэрхийлсэн юм а. 35 жил ажилласны хувьд эмнэлгийн байдлыг сайн ойлгож байна нэрнэ. Бодит байдал дээр нийцэхгүй нь одоогийн ярьж байгаа юм ерөөс. Гүйцэтгэн сайн гүйцэлд орсон сайн хэрэг. Гэтэл энэ 3 дахь шатлалын эмнэлд болж байна. Анхан ба дунд чат дээр ерөөсөө болохгүй. Эмийн асуудал үндэсний аюулгүй байдлаа шууд холбоотой. Стратеги одоо чухал юм байна. Энэ аптекуудыг ховчилсан нь буруу болсон юм. Энэ үндэсний аюулгүй байдалд холбоотой байх ёстой заавал юм. Нөгөө талаар ирж байгаа юм бол өндөр үн точиж яанаар дэргэдэд. Энэ дээр анхаарал бас бодлого боловсруулах болохгүй нэ. Энэ ихний ялгасын асуудал. Энэ хүүхдүүдийн одоо өвчлөх энэ байдал энэ эмнэлэгч одоо хэцүү болцсон байна. Ихэнх нь одоо коридорт байж шít.
Энийг одоо яаж зохицуулах ёстой юм бэ? За хүүхдийн эмчийн асуудал маш хүнд юм шиг байна. Аймаг орнуудад ч гэсэн Улаанбаатар ч гэсэн яг мэрэгжлийн эмчнэр байна уу байхгүй юу? Энэ талаар одоо бодлого энэ төр юм хийсэн ийм ажлууд байх уу? Цаашдаа яах вэ? За өнгөрсөн 4 жил бол ер нь хууль эрх зүйн орчны яг дорвитой шинжилэл хийгдээгүй гэж би үзэж байна. Яагаад тэгэхээр ийм реформын чанартай гол хуулиуд бол орж ирсэнгүү. За яг хоо нэг нэмэлт өөрчлөлтүүд бол орж ирсэн. Тэгэхээр одоо нийгмийн эрүүл мэндийн тухай хуулиа чин зэрэг сайдаа бас хурдан оруулж ирэх шаардлагатай байна. Энэ хууль бол одоо их л олон жилд уншиж байгаа ийм хууль байгаа. За нэг зүйл асуух гэсэн юм. Одоогийн байгаа эрүүл мэндийн даатгалын хүчин гол нь зүгээр нөгөө албан журмын даатгал байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хувийн нэмэлт даатгалтай холбоотой зүйлүүдээ ер нь хуулийн нэмэлтээр жоохон тодруулж оруулж ирэхгүй юм. Одоо нэг ганц өгүүлбэр л байгаа ш сайн дурын даатгал байж болно л гэсэн. За өнгөрсөн 7 хоногт байнгын хороод болон нэгдсэн чуулганаар улсын хурлд гарцсан намын бүлгийн гишүүдийн илэрхийлсэн байр суурийг таймлаг хүргэлээ. Таны шинэ 7 хоногт амжилт хүсье. Төгрөгийн доод хэмжээ 500 болох ёстой. Ингээд нэг шинэ менежментээр ажиллавал Монгол улсын гадаад өр депорт зарлах хэмжээ эдийн засгийн бодлого маань хаашаа яваад байна? Ерөнхийдөө жоохон байж байгаа худлаа хэлээд байна.